Одоо энэ хөгжлийн төлөвлөгөөнд ерөөсөө улсын их хурлын гишүүд өөрсдийнхөө мөрөөдлийн жагсаалтыг өөрөөр хэлбэл дараагийн сонгуульд өөрсдийнхөө тойргийг тойглох ийм одоо завхарсан юмаа хийгээд улсын их хурл засгийн газрын үйл ажиллагааг хянах ёстой байтал хэн нь хянахдахын ойлгомжгүй юм болцсон. Тэгээд хүн амын гинэ ерөөсөө энэ хөгжлийн төлөвлөгөөний гол цөм нь хүн байх ёстой. Хүн амаа хөгжүүлэе гэдэг байгаа мөртлөө зөвхөн барилга байшин зам харгуу барих төдийхнөр ингээд тойрго тоглох асуудлыг чухалчлаад байхад энэ засгийн газрын үйл ажиллагааг улсын хурлын гишүүд яаж хянах юм бэ? Өөрсдөө сайд нарыгаа тоглоод өөрсдөө сайд нарыгаа ингээд харуултаад ингээд нэг өөрсдийнхээ жижиг сажиг юмыг явуулах гээд байж байгаа хүмүүс эргээд яаж энэ ард түмний энэ хяналтыг засгийн газар тавих гэдэг юм. Тэгээ яг энэ хөгжлийн бодлоготойгоо уйлсан юм маш ховор энэ 203 жагсаалтанд бүгдээрээ тойрго тоглоё. Эннийхээ улмаас энэ сайд нарыг тоглоё гэдэг ийм юм болцсон. Тэр ийм утгагүй юмнууд явуулаад байгаа цагт энэ өөрөө засаг төрийн чинь голдрол нь хяналт нь тэр чигээрээ байхгүй болчиход байна. Энэ одоо 203 санал байгаа. 203 саналаас эдийн засгийн байнгын ороо дэмжсэн 50 гаруй санал, дэмжээгүй 150 санал. Одоо ингээд чуулганы хуралдаа нөгөө дэмжээгүй саналыг дэмжих гэхээр гишүүд маань танхимд байхгүй байж байгаа бүгд босчих гээд байгаа. Тэг дэмжсэн 53 санал нь үнэхээр одоо бас бололцоотой юм уу, бололцоогүй юм уу? Дэмжээгүй 150 саналыг бол сая бас бид нэр тамга газартаа лавлага гаргуулж явлаа. Ер нь дэмжээгүй тэр 150 саналыг бол гүйцэн боловсруулах чиглэл өгөөд эдийн засгийн байнгын ороо санал хураалгахгүй буцаах ийм чиглэл гарч байна. Тэгэхээр 53 санал харин яах ёстой гэдэг дээр бас манай засгийн газрын тодорхой байр суурь хэлэх зүг баха. За би 206 юм уу 3 юм уу? 203 санал. 203 санал чинь нийтдээ бараг 2.9. Бараг 3 их 80 төгрөг байхгүй. Тэгэхээр ийм хэмжээний санал одоо гишүүдээс гарсан юм байна. 35 санал нь дангаараа 1.3 их 80 юм байна. Тэгэхээр төсвийн орон зай ийм бага байхад бид одоо ийм хэмжээний одоо төлөвлөгөөний зорилтуудыг тусгалаа гэд хэрэгж холцоох. Тэгээд дараа жил дахиад улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт 20% таа гэж сууж байна. Тэгээд өнгөрсөн жил яг л энэ л давтагч байгаа юм л та. Өнгөрсөн жил би бас тухайн үед эдийн засгийн хөгжлийн сайд байсан учраас тэгээд жилийн төлөвлөгөөгөө өөрөө танихаа болцсон. Дараа нь өөрсдөө таниагүй шүү дээ. Тэгээ энэ манай төрийн албан агчдыг наад ажиллаа хийгээч ээ. Гүйцэтгэлийн орд танилцуулаач гэхээр 20 өрөхгүй нь үнэ. Гэтэ хэн нэгний буруугаас биш тэр бол юу гэхээр төсөв байхгүй. Тэгээ жилийн төлөвлөгөөнд тэзүү байхгүй, зураг төсөв байхгүй. Ажлууд суучдаг. За ингээд намрын төсвийг барих гэхээр намрын төсөв дээр энэ жилийн төлөвлөгөөнд суусан ажлуудыг тусгах гэхээр тэзүүч байхгүй, зураг төсвч байхгүй. Тэгээ суулгах ямар ч болцоо. Тэгэхээр ийм л нөхцөл байдалтай байна л да. Тэгээ бид нар одоо бас үнэтэйгээ нүүр тулах ёстой. Тийм учраас бид нар сая засгийн газар дээр энэ жилийн төлөвлөгөөгөө мөрөөдлийн лист биш. Энэ бол боддоо хэмжигдэхүйц, хүрч болох үе цаг хугацаатай байна гэж зориод энэ жилийн төлөвлөгөө нэлээд хумаа оруулж ирсэн. Тэгсэн чинь одоо жилийн төлөвлөгөө маань танихаа аргагүй болцохоор цаашаа хэрэгжихэд хүнд болно гэдгийг гишүүд маань бас ойлгохыг хүсэж байна. За мөн одоо энэ жилийн төлөвлөгөө бол улсын жилийн төлөвлөгөө. Улсын жилийн төлөвлөгөөний дотор сум орон нутгийн асуудлуудыг, сум дундын замуудыг, баг дээр баригдах байр, сумын сургууль гэдэг ингээд жилийн төлөвлөгөөндөө ингээд авчраа тавьчихдаг бол энэ чинь жилийн төлөвлөгөө биш шүү дээ. Улсын жилийн төлөвлөгөө бол бодлого тэгээ түүнийг нь хэрэгжүүлэх төлөвлөгөө. Магадгүй тэр суманд сургууль барих чивэл засгийн газрын бодлоготой уялдаж явах хэрэгтэй. Тэгээ эргээд хариуцлага нэхэхэд ч хүндрэлтэй. Бид нөгөө жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлээд барьж аваад явах ч хүндрэлтэй, эргээд тайлгнахад ч хүндрэлтэй. Тэгээ эх оны төсвийг өргөн мэдүүлэх ч хүндрэлтэй. Ийм л одоо гацаанд оруулчихад байгаа маа. Тэгэхээр гишүүд маань бас үүнийг ойлгож хүлээж авахыг одоо хичээнгүйл үсье.